Сайн мэд үзэгчдээ Сайн телевизийн оргил цаг мэдээллийн хөтөлбөр та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна уу. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургалж үзлийн эндэр байж тэнцвэртэй мэдээллийг хүргэж байх болно. Менингокийн халдвараар он гарснаас хойш улсын хэмжээнд 7 хүн өвчлөөд байна. Үүнээс 3 нас баралт бүртгэгдсэн байна. Энэхүү өвчин нь арьсан дээр өвөрмөс зөв биш хэлбэртэй тураалт болон тархины зөөлөн бүрхүүл эдний өрөвслээр илэрдэг байна. Нисерия менингитс гэгдэх нянгаар илэрдэг амьсгалын замын халдвар төвчнийг менингитийн халдвар төвчин хэмээн нэрлэдэг байна. Одоогоор увс завхан аймагуудад бүртгэгдээд байна. Иймд аймгийн эрүүл мэндийн газраас тус халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. Онц ноцтой халдварт менингит өвчин Улаанбаатарт бий боллоо гэх мэдээлэл гарсан. Тэр байтугай манай аймагт ойр ирээд байгаа хүртэл яриа иргэдийн дунд өрнөж байна. Тиймээс бид энэхүү өвчний талаар аймгийн эрүүл мэндийн газраас тодруулга авсан юм а. Менингокт халдвараар он гарснаас хойш улсын хэмжээнд 7 хүн өвчлөөд байгаа юм байна. Үүнээс 3 нас баралт бүртгэгдсэн бөгөөд одоогоор завхан увс аймагуудад энэхүү өвчин бүртгэгдээд байгаа юм байна. Тиймээс ард иргэд та бүхэн зайлшгүй тус халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлага тулгараад байна. Энэхүү өвчин нь арьсан дээр өвөрмөц зөв биш хэлбэртэй тууралт болон тархины зөөлөн бүрхүүл эдийн өрөвслээр илэрдэг. Амьсгалын замын халдварт өвчин юм байна. Одоогоор завхан увс аймагуудад энэхүү бүртгэгдээд байна. Тус өвчин нь маш богино хугацаанд хүчтэй тархдаг учраас анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Менингокт халдвараар өвчлсөн тохиолдолд гэнэт өндөр халуурах, цочромтгой болох, уйлгнаж, гэдэс өвдөх, толгой өвдөх, хоолнд дургүй болох, бөөлжих, хүзүү хөших, ухаан санаа самуурах, бүх биеэр тууралт гарна. Хамгийн аюултай нь маш богино хугацаанд хүндэрч амь нас эрсдэх тул шинж тэмдэг илэрмэгц эмчилт яаралтай хандахыг зөвлөж байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд та хамар хоолойгоо эрүүлжүүлэх, цочмог болон архаг өрөвслийн өрөвслийг эмчийн завраар бүрэн гүйцэд эмчлүүлэх, өглөө орой бүлээн ус, сармис, нимбэг, соодны давсны уусамлаар аль нэг хоолойгоо зайлах. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хамар хоолойг эрүүлжүүлэх, цочмог болон архаг өрөвслийн өрөвслийг эмчийн завраар бүрэн гүйцэд эмчлүүлэх, өглөө орой бүлээн ус, сармис, нимбэг, соодны давсны уусамлын аль нэгээр хоолойгоо зайлах, дархлааг нь сайжруулах, цэвэр агаарт тогтмол гарах, бага насны хүүхдийг аль болох олон нийтийн газар авч явахгүй байх, гараа тогтмол савандаж угаах, хувийн ариун цэврийг сахих, ханиаж найдахтаа ам хамраа таглах, өрөө тасалгаанд агаар жуулалтыг 2 цаг тутамд хийж, чихтэй цэвэрлэгээ хийж хэвших, зөвхөн буцалсан ус эсвэл цэвэр ус уух, хүүхдийн хоолыг ам дамжин өгөхгүй байх, эмчийн заавраар менингокт халдварын эсрэгийг вакцинд хамрагдах зэргээр урьдчилан сэргийлэх боломжтой байна. Менингокийн халдварын тухай бол нэг товчхон мэдээлэл өгье. За ерөнхийдөө менингокийн халдвараар он гарснаас хойш манай улсын хэмжээнд 7 тохиолдол бүртгэгдсэн байгаа. За энэ дээр болохоор 3 нас баралт гарч байгаа. За энэ дээр яг 1 нас баралт нь увс аймаг, 1 нас баралт завхан аймагт бол гарсан байгаа. За нэг нь Улаанбаатар хот, Нийслэл хотод бүртгэгдээд одоо нийт 7 тохиолдол бол бүртгэгдсэн байгаа. Тэгэхээр бид нар одоо менингокийн халдвар бол яг том төс төвчний дэгдэлтийн дараа бол ерөнхийдөө амьсгалын замын халдварууд бол давхар гардаг. Яагаад гэвэл нэг том төс төвчний яг үед багчууд маань ялангуяа 0-5 насны хүүхдүүд маань дархлаа суларч ирэхээр нь амьсгалын замын одоо халдвар төвчнүүдийн одоо вирус яг 3 сараас хойш идэвхжиж эхэлдэг. Тэгэхээр энэ ямар нэгэн амьсгалын замын халдвар төвчөнд өртөх магадлал өндөртэй байдаг учраас ялангуяа одоо ингээ улсын хэмжээнд ингээд менингокийн халдварын одоо 7 тохиолдол бүртгэгдсэн ийм одоо эрсдэлтийн үед бол бид нар хүүхдүүдэд яаж хамгаалах вэ гэвэл хамгийн түрүүнд бол ерөнхийдөө менингокийн халдвар маань ерөөсөө менингит менжайтс гэдэг нянгаар үүсгэгддэг ийм өвчин байгаа. Энэ агаар төслийн замаар ерөнхийдөө халтдаг амьсгалын замын халдвар төвчөнд ордог ийм өвчин байгаа. За энэ өвчний шинж тэмдэг нь яаж илэрдэг вэ гэвэл өндөр халуурн, толгой хүчтэй өвдөн, олон удаа ингээ бөөлжсгөрөх, олон удаа бөөлжих зэрэг
гинт зүг зүгээр байсан хүүхэд маань ерөөсөө өндөр халуураад гинэд одоо толгоогоор хүчтэй өвдөд гэрэл одоо нүдэн гялбаад им шинж тэмдгүүд бол ерөнхийдөө илэрдэг. За нэг гол өвөрмөс нэг шинж нь болохоор биеийн дээр нь бол сусрахах нэг өвөрмөс том хэмжээний туралдууд гардаг. Тэгэхээр бид нар бас эсэг эхчүүд маань энэ дээрээ бас анхаараач. Ерөнхийдөө бол ингээд улсын хэмжээнд ингээд гарч байгаа учраас ер нь гарах өндөр магадлалтай учраас бид нар бас олон нийтийн газруудаар явахгүй байх. Ялангуяа энэ халдвар төвчин маань бол ерөнхийдөө ихэнх өвчин нь бол амьсгалын замаар халддаг учраас бид нар бас энэ дээрээ анхаарч одоо том хүүгийн одоо дэглэлт гараад ерөнхийдөө манай хүүхдүүд маань бас дархлаа нь буурсан үед ерөөсөө 0-5 насны хүүхдүүдэд асаргаас суулгаагаа сайн хийгээрээ. За мөн амьдарч байгаа орчин гарын ариун сэвэр ялангуяа ерөөсөө халдвар төвчин маань ихвчлэн гарын одоо бохир гараас ирхэмжлэн дамждаг учраас ерөнхийдөө усаар зайлах биш одоо гараас самдаж угаах хөвшиг хэрэгтэй. За ялангуяа одоо ингээд олон нийтийн газруудаар ялангуяа 0-5 насны хүүхдийг дагуулж явахгүй байх. Ийм эрсдэлтэй үед ерөөсөө бид нар хүүхдийг хамгаалах, дулаан байлгах, дулаан хус өмсүүлэх одоо нэг дулаарч ирэхээрээ эсэг эхчүүд маань ерөөсөө за дулаарсан гэд хүүхдээ ерөөсөө малгай уруулт зүүлэхгүйгээр ингээд нэмгэлждэг. Тэрэн дээрээ бас бид нар бас анхаарах хэрэгтэй байна. Тэгэхээр нэгэнт одоо ингээд бүртгэгдэж байгаа учраас ер нь өндөр магадлалтай. Тэгэхээр бид нар дандаа энгийн аргуудыг хэрэглээд энэ өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой. Яагаад гэвэл ер нь халдвар төвчин маань ерөөсөө орчны одоо эрүүл ах уу одоо хувь хүний одоо ариун сэвэр тэгэд өдөр тутамдаа хэрэгжилж байгаа хоол хүнсэлчлэг сайдаа хоол хүнс хэрэглэг дандаа нэг дархлаагаа дэмжиж явбал ямар ч одоо халдвар төвчнөөс өөрсдийгөө сэргийлж чадах ийм бүрэн боломжтой учраас бид нар гэртээ одоо хийх энгийн аргуудыг бол ерөнхийдөө хийж занших хэрэгтэй. Бид нар ерөөсөө тоохгүй байгаа нэг юм бол ерөөсөө гараа ерөөсөө бид нар тогтмол одоо савндаж угаахгүй байна. Тэгэхээр ялангуяа нэг бага насны хүүхдүүд бол ерөөсөө мэдэхгүй шүү дээ өөрсдөө. Тийм учраас эсэг эхчүүд энэ дээр анхаарад ерөөсөө хүүхдээ байнга тогтмол гараа угаалгаж сургаж тэгээд шингийн юм их уулгах хэрэгтэй. Ялангуяа ийм одоо хавар ирэх гэж байна. Тэгэхээр хаврын улиралд бас халдвар төвчний дэглэлт бол гарах их өндөр эрсдэлтэй байдаг. Тийм учраас энэ дээрээ бас анхаарч эсэг эхчүүд маань 0-5 насны хүүхдүүдэд хамгаалж энгийн аргуудыг хэрэглээсэй гэж бас сэрэмжлүүлэх одоо зөвлөмжийг өгч байна. За мөн Минкокийн халдварын талаар бас дэлгэрэнгүй ярихад ерөнхийдөө бол нөгөө ангийнта хоолой өвдөд хоолой өрсөлдөд явдаг одоо томчууд ерөөсөө тэр өвчнийхаа нянг бол тээж явдаг юм байна. Тэгэхээр бид нар бас хүүхдүүдээ өөрсдийгөө бас хоолойгоо одоо усмалаар зайлж өдөр болгон одоо зайлж занших хэрэгтэй. Тэрэн дээр бол гэртээ одоо энгийн хэрэглэх одоо соодын усмал байж болно, давсны усмал байж болно. За мөн сарамсаар одоо усмалын ханд бэлтгээд тэр үнгээрээ хоолойгоо зайлж бид нар тэр өөрсдийгөө тэр өвчнөөс хамгаалах бүрэн боломжтой. 2019 оны 2 дугаар сарын 13-наас 19-ний өдөр хүртэлх цагаагаарын тойм мэдээллийг хүргэж байна. Энэ сарын 12-нд Үлгий, Цэнгэл, Даян 13-нд нийт нутгаар тэг 1.2-оос 1 мм цас орсон байна. За цасны зузаан нийт нутгаар тэгээс 11 см, агаарын температур шөнөдөө 15-аас 36 градус хүйтэн байсан бол өдөртөө 10-аас 22 градус хүйтэн байна. Нийт нутгаар үйлчлэлт хүндэрсэн байна. Харин мэргэжилтнүүдийн тайлбарласнаар ирэх өдрүүдэд цагаагаар дулаарах төлөвтэй байна. 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагаас 20-ны өдрийн 20 цаг хүртэлх цагаагаарын өөрчлөсөн мэдээгээр Баялгийн аймгийн нутгаар Багдвар үйлдэл цас орохгүй, салхи баруун хойноос 3-аас 8 м/сек, агаарын температур шөнөдөө 23-аас 28 градус, өдөртөө 7-оос 12 градус хүйтэн байна. Өлгийн хот орчмоор Багдвар үйлдэл цас орохгүй, салхи баруун хойноос 3-аас 8 м/сек, агаарын температур шөнөдөө 21-ээс 23 градус, өдөртөө 5-аас 7 градус хүйтэн байна. 2019 оны 2 дугаар сарын 21-ээс 24-ний өдөр хүртэлх 5 хоногийн цагаарын урьдчилсан мэдээ.
Хугацааны дунд болон сүүлээр зарим газраар ялимгүй цас орно. Салхи 3-8 м/сек, агарын температур шөнөдөө 20-с 25 градус, өдөртөө 8-аас 13 градус хүйтэн байх төлөвтэй байна. За 2019 оны 2 дугаар сарын 12-ноос 18-ны өдөр хүртэл өнгөрсөн 7 хоногийн цаг арын тойм мэдгээр за 12-нд нутгийн зарим газраар 12-оос 13 шилжих нийт нутгаар цас орсон байгаа. За цасны хэмжээ нь 0.2-оос 1 мм хүртэл. За одоогийн байдлаар аймгийн нийт нутгаар 0-оос 11 см хүртэл цасны зузаантай байгаа. Нутгийн 80-аас 90% цас байгаа. За одоогийн байдлаар за өнгөрсөн 7 хоногт бас салхи шуурга гараагүй. За температурын хувьд болохоор нийт нутгаар 15-аас 36 градус хүйтэн байсан бол өдөртөө 10-аас 22 градус хүртэл хүйтэн байсан. За одоогоор нийт нутгаар өвөлжлөлтийн байдал хөндөвтөр байгаа. За 2019 оны 2 дугаар сарын 20-оос 25-ны өдөр хүртэлх эх 5 хоногийн урдчилсан мэдээгээр 23-24-ний өдрүүдэд нутгийн баруун өмнөд болон баруун хойд хэсгээр цас орох төлөвтэй. За салхи шуурга гарахгүй. За температурын хувьд болохоор шөнөдөө нийт нутгаар 18-аас 30 градус хүртэл хүйтэн, өдөртөө 12-оос 20 градус хүртэл хүйтэн байх төлөвтэй байна. За температурын хувьд шөнөдөө хүйтвтер, өдөртөө харсангуй дулаахан байх төлөвтэй байна. За ховд голын халиа тушин гүйж байгаатай холбогдуулан мосон дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Солонгос хүүхдийн хувцсны үзэсгэлэн худалдаа манай аймагт хүрэлцэн ирлээ. Хувцснууд нь боломжийн үнэтэйгээс гадна бие дэвтэйхэн элдв янзын харшил өгөхгүй давуу гэдгээрээ онцлогтой байна. Үнийн өргөн сонголтоогоор худалдаалагдаж байгааг дуулахад таатай байна. Тус Солонгос хүүхдийн үзэсгэлэн худалдаа нь манай аймагт энэ сарын 24-нийг дуустал үргэлжлэх тул та бүхэн өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна. Солонгос хүүхдийн хувцсны үзэсгэлэн худалдаа манай аймагт хүрэлцэн ирлээ. Үнийн өргөн сонголтоогоор худалдаалагдаж байгааг дуулахад таатай байна. Мөн хувцснууд нь боломжийн үнэтэйгээс гадна бие дэвтэйхэн элдв янзын харшил өгөхгүй даавн гэдгээрээ онцлог юм байна. Тус Солонгос хүүхдийн үзэсгэлэн худалдаа манай аймагт энэ сарын 24-нийг дуустал үргэлжлэх тул та бүхэн өргөнөөр үйлчлүүлээрэй. Хаяг дөл дэлгүүрийн эсрэг талд хүнсний дэлгүүрийн 2 давхарт байрлаж байна. Харилцах хуудас 88 84 29 99. Энэ байгаараа байх би дуртай. Хой харагдах дэндүү амархан. Зүгээрл инээмсгэл өөрийнхөө бай. Уулын чимс миний бодог юм. Өрхөн салхи миний сан юм. Ууснаа үнэртэн минь юм өдөр бүхэн гоёдын даашинс минь юм яхи майк үнхий шалтгагүй яг л байгаараа байх би дуртай ой харагдах дэндүү амархан зүгээрл инээмсгэл өөрийнхөө бай. Солонгос хүүхдийн хувцсны үзэсгэлэн худалдаа манай аймагт хүрэлцэн ирлээ. Үнийн өргөн сонголтоогоор худалдаалагдаж байгааг дуулахад таатай байна. Мөн хувцснууд нь боломжийн үнэтэйгээс гадна бие дэвтэйхэн элдв янзын харшил өгөхгүй даавн гэдгээрээ онцлог юм байна. Тус Солонгос хүүхдийн үзэсгэлэн худалдаа манай аймагт энэ сарын 24-нийг дуустал үргэлжлэх тул та бүхэн өргөнөөр үйлчлүүлээрэй. Хаяг дөл дэлгүүрийн эсрэг талд хүнсний дэлгүүрийн 2 давхарт байрлаж байна. Харилцах хуудас 88 84 29 99. Яг л байгаараа байх би
Энд хүрээд оргил цаг мэдээллийн хөтөлбөр маань өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. 2019 оны 2 дугаар сарын 13-наас 19-ний өдрийн хүртэлх цагаан гарын тойм мэдээллийг хүргэж байна. Энэ сарын 12-нд Өлгий, Цэнгэл, Даян, 13-нд нийт нутгаар тэг 12-оос 1 мм цас орсон байна. Харин цасны зузаан нийт нутгаар тэгээс 11 см зузаан байна. Агаарын температур шөнөдөө 15-аас 36 градус хүйтэн байсан бол өдөртөө 10-аас 22 градус хүйтэн байна. Нийт нутгаар өвөлжилт хүндэрсэн байдалтай байна. Харин мэрэгжилтнүүдийн хэлж байгаагаар ирэх өдрүүдэд цаг агаар дулаарах төлөвтэй байна.